ажлын өрөө шинэ дугаарыг та бүхэндээ хүргэх гэж байна. Тэгэхээр өнөөдөр бид Роза гэдэг хатагтай одоо ажлын өрөөгөөр цочлоход ирсэн байгаа. Тэгээ энэ удаад энэ хүний ажлын өрөөнөөс ямар ирж хүч энэ хүний амьдралын утга учир харагддгүү гэдгийг манай үзэгчид миний ажлын өрөө нэвтрүүлгээ үзээд маш сайн ойлгодог болсон. Ингээд хамтдаа цочлъя. Одоо үзмэлч гэж өөрийгөө бас нэрлэхгүй лам биш тий бөө биш гэхдээ 7 настайгаас анх хүн үзэж эхэлсэн гэхдээ төдийгөөс өдөө хүртэл явахдаа би ганц шашны урсгал бариагүй бүх шашны урсгалыг судалсаар ч яваа. Тэгвэл би нөгөө шашны урсгалыг ийм тийм гэж бас буруутгахгүй. Ягаад гэвэл бүх хүмүүсийн одоо нөгөө нэг бүх шашны эцсийн цэг богод эхний цэг нь дандаа хүний төлөө байдаг болохоор би ижлэгэн гэж боддог. Би хинбэ гэвэл за ард түмнийхээ өгс нь одоо манай нөгөө Монголын ард түмний өгс нь нэрээр нь болох юм бол хүмүүс намайг Шулам Роза гэдгээр нь илүү мэдж байгаа бах. Миний хувьд юм бол би өөрөө зүүн бэлэгтэн гэж явдаг. За ингээд Control TV-гийн үзэгчтэй хүндэлж биднийг ажлын өрөөгөөрөө цочлох боломж олгосонд баярлалаа. Ажлынхаа өрөөнөөс бүх амьдрал маань явагдана. Өдөр өглөө юу гэдэм бэ? Өглөө бараг ингээл нэг 9 цагаас хуулаад шөнө 12 хүртэл явагдаж байгаа. Тэрнээс хойш зан үйлээ хийгээл тэгэл бараг 24 цагт нэг 2 цаг унтаал тэгэл энэ дотор бүх юм явагдаж байна да. Тэгэхээр саяхан бас нөгөө манай Оросын зүүн бэлэгч ирсэн байсан. Тэгээд та бас урагдсан гэдэг юм баяртай мэдээллийг бид бас таны лайваас авсан. Дараа жил нөгөө хойно тэмцээнд орд юм уу гэд Надиратагаа болохоор танилцаад бас нэлээд удаж байгаа. Тэгээд энэ чинь авчирдаг нэг хасандаа нөгөө хоорондоо туршлага судалцаад дээрээс нь бас Монголынхаа ард түмэнд бас хамтарч туслах гэж тийм хүсэлтэй авчирсан. Тэгэхээр энэ саналаасаа эхлээд та тайлбарлаж болох уу? Миний ажлын байрнагт бүх одоо энерги нөхдөг одоо төвцөг гэсэн үг. Тэгэхээр миний сандал гэдэг чинь одоо миний хамгийн эрхэм одоо нандин зүйл л дээ. Бараг хоногийн 24 цагаар энэ дээрээ сууж бүх үйл ажиллагаа хийж яадаг. Энд одоо хүн одоо хүрэх юм уу? Хүн дээр нь суух байтгаа хүрхэж би бүр дурггүй. Тийм хамгийн эрхэм нандин зүйл. За тэгээд энэ дээр яг энэ чухал одоо ширээ гэж хэлэх нь яхан буруудж магадгүй. Гэхдээ миний хувьд бол нөгөө зан үйлээ хийж тий нэг хасандаа тахилын ширээ гэсэн үг. Үнэрний талаар та бас мэдээлэл өгөөч. Хүн одоо үнэр гэжтэй хүн болгон өөр гэсэн үнэртэй. Гэхдээ миний хувьд энэ хэрэгэлдэг зүйлүүд одоо нэг хасандаа арц байна, ганг байна, тий хүч байна. Эднэр яах вэ гэхээр гаднаас ирж байгаа олон хүний энергийг одоо сарниулах дээрээс найруулах одоо тийм журмаар уугуулж одоо асаадаг гэсэн үг. Ихэдөө энэ маань болохоор лааны суурилтаа. Тийм энэ ерөөхдөө лаага асаах гэж тавиад. За энэ болохоор таро гэдэг хөзөр, мэргэний хөзөр. Би энийгээрээ одоо ихэнхдээ хүмүүсээ үздэг. Маш олон төрлийн мэдээлэл авч болно. Лаанууд бол бас нөгөө орон зайгаар нэвтрэхэд маш их хүч нэмдэг болохоор маш их олон төрлийн лаа хасаадаг. Гэхдээ лаа болгон өөр ингэсэн өнгөтэй өнгө болгоно нутгуучралтай байдаг. Одоо жишээ нь улаан лаа гэх шунаас аваад одоо сүнсэн биеийг дууддаг их зэрэг жишээний харлаа одоо нөгөө дом засал хариулгаа хийхэд хэрэгэлдэг гэдэг шиг. Тийм ногоон лаа мөнгө дуудна гэл ингээд маш олон төрөл байдаг болохоор би лаануудыг маш их хэрэгэлдэг. За энэ шүдэн цай их том. Тийм. Энэ яах вэ гэхээр нөгөө фото одоо зураг хүний угаалгасан зураг байдаг шүү дээ. Хүн байхгүй төлөөллийн хүн ирэхээр хүний зургийг үзэхдээ лаага юугаа шүтэнцээ асааж нөгөө нэг хүнээ үздэг. За мэдээж энэ жижигхэн бас шүүр байна. Гэхдээ юм жижиг шалган шүүр байхгүй л дээ. Энийгээр яг ойр зэрэг нөгөө ширээн дээр хэд цэвэрлдэг. Би нөгөө алчуурын эрдөөсөө хөргдгөө бохир байх гэж бодоод эрдөөсөө. Маш олон юм чи биернүүдэн зургийн. Энэ яадгүй гэхээр би уран зурагт маш их дуртай. Тийм шиг санагдлаа. Тэгээд өөрөө бас зурх дуртай. Тэгээд маш олон төрлийн биер байдаг. Энэ дээр байгаа энэ зүйл одоо 5 гавхалтай нөхтэй энэ зүйл хүмүүст харах үнцгэн юм боловч миний хувьд
гэж ярихад одоо нөгөө байгалийн 5 элемент гэж байгаа. Хүний зэрэгэлдээ одоо 3 ертөнцөг гэж байгаа шүү дээ. Хүний ертөнцөд нийлээд тийшээ нэвтэрч ороход хаалга нэгддэг. За энэ дээр бол мэдээж миний сахиус байна. Сүгнэр нь аяга дуртай. Тэгээд нөгөө маш их тийм лааны суур, лааны одоо төрлийн бүх юмд аяга дуртай л да. Тэгээд энэ маань болохоор лааны суур юм байна. Тийм биш үү? Энэ талаа гэж. Тийм дотроо лаатай. Аха. Энд бас ингээл лааны суурнууд байна. За тэгээд энэ хэсэгт бас сонирхож асууя да. Тэгээ хүн болгоны ертөнцийг үзэх үзэл гэж өөрөө идэг штэ. Тэгэхээр та маш олон хүмүүстэй харилцаж байгаа. Тэгэхээр энэ нийгмийн одоо энэ мэдээлэл, энэ нийгмийн одоо тийм тойл болсон зүйлтэй та дунд нь яг ажиллаж байна гэж би харж байгаа байхгүй та энэ өрөөнөөс те. Тэгэхээр яг энэ одоо ажил, энэ мэдрэмж танд яг одоо жишээлбэл юу өгдөг вэ? Танд яагаад хэрэгтэй? За миний хувьд гэх юм бол аль багасаа л нөгөө сонгогдсон хүн гэж байдаг шүү дээ. Хүн болгон мэдрэмжгүй хүн гэж байхгүй. Хүн болгон байгаа мэдрэмжээ аль тал руу хөгжүүлэх вэ гэдгээсээ болдог. Гэхдээ бүр багасаа л нэгэнд энэ замыг сонгосон болохоор би өөрийгөө одоо юу гэдэг хүний зовлонг нэмэгдэхийн тулд би заяагцсан хүн гээд тэр чигээр л өдий зүтгэж яваа. Би маш олон хүн туслахыг хүсдэг. Маш олон хүний зовлонг нэмэлж тэднэртэй ярилцаж, хугаалцаж, уйлах үедээ уйлж ингэж байх надад илүү аз жаргалтай харин тэр хүмүүс оронд нь надад баярлалаа гэхэд маш их урмыг авдаг. Тэр нь маш их хэлж хүчээ өгдөг. Өгөгдлийнхаа дагуу өрөөндөө ажиллаа явуулаад олон хүмүүст хайр, хүндэтгэл, олон хүмүүсийн амьдралд баяр жаргалыг та энэ өрөөнөөс гаргадаг бахан. Тэгээ та түрүү нөгөө уран зураг сонирхдаг, би өөрөө зурдаг гэж хэлсэн. Гайхамшигтай сайхан уран зургуудыг энэ өрөөгөө чимсэн байна. Өрөөгөө ингээ сайхан нар зүв тойроод хоёлаа танилцуул тийм үзэгчтэй. За тэгээд малгайг асуухгүй өнгөрч болж чадахгүй. Энэ нэг асандаа одоо нөгөө хүмүүсийн хардгаар шулмын малгай гэж хэлдэг. Нөгөө хойлын үений багтнаад мар өмсдөг малгай. Гэхдээ нөгөө бидний хувьд нэг сүнсний баяр гэж зүйл хийдэг шүү дээ. Тэрэнд өмсдөг. Тийм идэх нэ тийм ээ. За эндээс эхлээд ингээд сайхан яриад. За ерөнхийдөө нөгөө нэг бурхан бас тэнгэр газар гэж зүйлүүд байдаг шүү дээ. Нэг асандаа одоо сахиусан тэнгэр бурхан, авралын бурхан гэдэг утгаараа энэ зүйлүүд миний өрөөнд байдаг. Маш их хүчтэй те энергитэй байхыг бэлэгдсэн зүйл. Мэдээж сарна бол нөгөө аз жаргал хайр дурлалын бэлэгдэл. Мэдээж алтан сарна гэдэг чинь тэгээд бас эд баялаг одоо юу гэдэг бүх зүйлийг хамтдан дагуулах үүднээсээ хар өнгийн лам маань болохоор ямар нэгэн гадны муу энергийг одоо муу зүйлийг өөртөө байлгахгүй одоо хааж авах үүднээсээ. За энэ дор байгалаа бас ижлэх хар өнгийн ла. Шар шуу болохоор би шар шуунд маш их дуртай. Ямар нэг юмны муу зүйлийг маш сайн дохиогддог болохоор шар шуу надад маш хэрэгтэй юм шиг санагдаж надад аягүй олон төрөл байдаг. За энэ дор байгаа зүйлүүд нь нэг осондоо миний зан үйлд ордог одоо янз бүрийн ургамал тэгээд дээрэс нь ургамлуудыг дунд нь шатааж тий найруулж гаргаж авдаг юм нунтдаг зүйлүүд байгаа. Энийг болохоор найз минь надад тэрийг хийж биелүүлсэн. За энэ бас нэг сууд бүтээл юм байна шүү. За энэ дээр байгаа энэ зүйл болохоор нөгөө зулын голын мөнгө утас гэж байдаг. Нарийнхан тэрийгээр одоо нөгөө нэг тарийн төрөв гэдэг чинь мэдээж идэ ундаа эд баялагтай элбэг дэлбэг байхын бэлэгдэл гэж бодож би өрөөндөө тавьдаг. Мэдээж энэ хоёр одоо баримлаг мэдхгүй хүмүүс байхгүй байх тийм. За маш их тийм байгаль гэдэг зүйлтэй уялддаг болохоор 90 голдууданда байгалийн зураг их байдаг надад. Тийм байгалийн одоо 5 элемент гэж байдаг шүү дээ. Газар, тэнгэр, гал, уул, ус, шороо гэд. Тэгээд тэднэртэйгээ холбогдохын тулд маш их байгалийн зураг надад байгаа. За энэ одоо шөнийн бурхан гэж байгаа зүудний бурхан. Энийгээр одоо нөгөө шүн орой өгдөж орон цагаар явхад надад маш их амар байдаг. Дээр миний зураг манай ээжийн зураг байна. Ямар сайхан тий. Тий. Тэр дээр байгаа нь болохоор миний эмээ өвөө хоёр. Миний одоо энэ эрдэм чадвар нэг асандаа манай энэ хоёр буурайгаасаа өвлөгдөж дамжигдаж явж байгаа. Би багасаа эмээ дээр өссөн. Манай эмээ айгу мундаг, үздэг айгу сайн тэгж яс барьдаг хүн байсан. Өвөө маань одоо ингээд 7 үед амьдсан дархан. Тийм дайны үеийн зэвсэг тий. Тэгээд дээрс манай Монголын хамгийн анхны хүүхдийн модон машин бүтээжсэн хүн байдаг. Тий. За, окей. Энэ алтай ятга
одоо нөгөө тахилын ширээт байгаа гэж ярьд юм уу да. Ятг гэдэг зүйл нөгөө айлт хуг нөгөө ая хөгөлдөг штэ. Одоо нөгөө айлын жаврыг үргэж яддаг хуур бас тэгдэг штэ. Тэр утгаар нь би энэ халтаа ятгыг тавьсан. Тийм. Мэдээж манай дээр үе одоо Чингис хаан мэдээж гэргийтэйгаа бас энийгээд идэлж явдаг. Хосоор. Хоёр биенийгээ хараа байж байгаа гэсэн үг. Хоёр тал маань болохоор ерөнхийдөө ойролцоо хоёр өөр тишэл явдаг гэсэн утгатай. Нэг нь доош явуулахад нөгөөтгөр нь өөр тишээ орон цагаар одоо явдаг ч юм уу гэдэг шиг. Тийм. Хайр энэ нэгүсэл гээд энэ талаар би одоо тань дээр ирсэн юм чи асуух гойж үрсэн болохгүй. Миний хувьд гэх юм бол хайр гэдэг зүйл маш их хүчтэй. Хайр нэгүсэл гэдэг зүйлээр нь маш их байгаасаа гэж хүсдэг. Одоо үед ер нь би гэхдээ маш энэ зүйл багасж гин гэж боддог. Яагаад гэх юм бол нөгөө орчноо дагаад ч юм уу тийм ээ нийгмээ дагаад ч юм уу хүнээ хүндлэх ёс гэж байхгүй. Хань ижлээ хүндлэх, аав ээжээ хүндлэх, ах トゥ тий өвөг дээдсээ хүндлэх гэдэг зүйл маш их байхгүй болж байгаа. Би биентэйгээ зөв харьцах ёсгүй болж байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг өвөг дээдсээ өндөр наснаа хүндлэх, одоо аав ээжигээ хүндлэх, ах トゥ эгчигээ хань ижлийг үр хүүхдээ хүндлэх ёсыг буул чааш маш их түгээж өөр хүүхдээ ч юм уу зааж сургаж тийм ээ хань ижлээ хүндэлж одоо нэг нэгэндээ хүлээцтэй байж нэг сураасаа гэж би маш их хүсдэг. Олон хүнд хайрыг бас аз жаргалыг өгж байгаа гэж би боддог. За өргөжтөл яалаа. За энд сайхан гариг ирсэн. Тийм. Одоо энэ нэг ясандаа миний хувьд зүгээр л одоо нөгөө шөнийн бурхны зүгээр байгаа зүйлийг л бүтээч гэсэн одоо сарны бурхан гэж байдаг байхгүй юу. Нэг басандаа сар, нар, дэлхий одоо мод ингээд гариг ертөнцийн нэг дараа бүгд хамт байгаа. Би нэг маш одоо том гайхамшигтай агуу том ертөнц гэж хардаг. Мэдрэгч. За мэдээж бас байгалийн зураг. Одоо нэг басандаа юу гэдэг байглаасаа хүч авахаас илүү бас уснаас маш их хүчийг авдаг. Би маш их ядарсан үедээ ч юм уу, бясалгал хийх үедээ ч юм уу, уснаас одоо нэг ясандаа байгальд олон цагаар ч юм уу айлсгүй болоо сар 2 сараа бүр хээр гарч бясалгал хийдэг. Тэгэл ингээл дандаа л байгалийн юмнууд л айгүй хэвэдэг. За энэ зураг маань болохоор миний хувьд хамгийн гайхалтай сайхан зураг. Нэг ясандаа миний шүтэн гэж хэлж байна. Хүн харахад одоо ингээд зөвхөн ингээ 3 эмэгтэй байгаагаар нэг өөр өнцгөөс харна. Миний хувьд бол энэ ч одоо бүх шашны урсгал нэг доороо багтаж байгаа гэсэн үг. За дээр нь одоо тэр дуугаа хоёр дэшээ халсан байгаа энэ сарны бурхан боёо одоо нэг Келтик гэж байдаг. За ингээд нэг бурхан. За доош явж байгаа 3 эмэгтэй байгааз энэ болохоор одоо харын дом үйл, харын засал хийдэг нэг асандаа фик буюу шулмын гэсэн үг. Энд яадгүй гэхээр одоо настай эмэгтэй, хүүхэд төрүүлсэн эмэгтэй, тэгээд мэдээж ариун эмэгтэй 3-ын хүч нийлжиж маш хүчтэй зан үйлүүдийг хийдэг гэсэн утгатай. Тэр доор байгаа цагирганд байгаа 5 элемент нь болохоор энэ бүх хүч нийлэнгүүтээ байгалийн 5 элементэд холбогдож бүх хүч нэг доор болж байгаа гэсэн үг. Энд одоо түлхүүр тэнд ла байна гэдэг чинь түлхүүрээр амьдралын ертөнцийг онгойлгож ла гэдэг чинь мэдээж аз жаргалыг биелэгдэнэ. За энэ доор чон байна гэдэг чинь мэдээж нөгөө тэнгэртэйгээ холбогдож сахиус тэнгэртэйгээ холбогдно гэсэн үгээс ингээд бүх шашин ингээд нэг доороо цогц явж байгаа гэсэн үг. Цагиндаа маш их хайртай. Энэ цагтаа болох гэж маш удаан хугацаа өнгөрсөн л дээ. Тэгээд яг хүссэн цагтаагаа болоод одоо нэлээд удаж байна. Миний хувьд орон зайны хэмжүүр гэж боддог. Тийм байх шүү тий. За энэ доор байгаа юм зөв манай нэг шави одоо миний шави ширээ. Хөөхөн энэ ч нэ суугаад бас натаа юм хийн үүлдэ хийн тэгээ хүнээ үзэн. Одоо шав маань манай нөгөө Монголын зүүмлийн талаар эхлээ явж байгаа ороо бэлдээ явж байгаа. За. Тэр таны чухал нөмрөг. Тийм миний нөмрөг харын тийм нөгөө хатуу зан үйл мөл хийхдээ шөнийн цагаар явж үйл хийхдээ хаяа өмсдөг нөмрөг. Хоёр талаар нь
харуулад өмсчдэг. Хэр даацтай үйл хийж байгаасаа бас өнгөн шалтгаална гэсэн. Нэг бол улаанаар нь, нэг бол хараар нь. За тэгээд өрөөгөр бид маш сонирхолтой аялсаар үргэлжилж байна. Тэгээд түрүүн та ингэсэн манай бас шавийн ширээ гэдэг шавийн тухай ярьсан. Тэгэхээр одоо жишээлбэл тань дээр шав орох тэг ингээд эсвэл хүн дуртай орох хэрэгтэй юу? Эсвэл ямар нэгэн цензур байдгүй энэ тал дээр танд ялгаж салгаж хэлэх хэрэгтэй юм байгаа. Мэдээж маш олон охтууд тийм маш олон эмэгтэйчүүд шав орё гэж заалгах ч юм уу одоо мессенжер бичдэг. Энэ дээр одоо дуртай хүн тий ирээл шав болохгүй маш олон одоо сорил одоо шалгууруудыг давж шав болдог. Одоо харин тэгэл хүн нэг жоохон яаж нөгөө хэлбэр аргаар мөнгө олох уу? Зөвөр өнөөдөр нэг харах зөнгөсөд нэг ширээний өмнө лаахсаад суугаад хүн үздэг болохгүй. Маш олон жилийн хөдөлмөр байдаг. Тэрийг хүмүүс ойлгохгүй зүгээр л нэг мөнгө олохын төлөө байдаг юм шиг юм боддог. Энийг одоо хийгээд айгүй бодож байна уу? 5 эмэгтэй одоо нэг асандаа амьд гэдэг нь миний хувьд би нөгөө сүнсэн биетэй маш их харьцдаг. Ер нь энерги хүчээ одоо газар шарлын газар маш их очицсан үйлдвэрлэж бясалгал аягүй хийдэг. Тэгээ эднэрийг одоо нэг асандаа нэг сүнсээрээ хөвлөлдсөн байгаа юм. Тэгээд би нөгөө хүнээсээ илүү сүнсэнд маш их итгэдэг. Яагаад гэх юм бол хизээж худлаа зүйл гэж байхгүй худлаа ярьдаггүй. Тэгээд яг нөгөө амар дотн бүх зүйлээ хатгадаг. Одоо нэг хэсэндээ манай гэр бүлийн ямар нэг хүнд одоо асуудал гарлаа гэхэд очиод мэдээлэл авдаг ч юм уу, хүүхэд нь өвдлөө гэхэд уйлаа гэхэд хардаг ч юм уу, саатуулдаг ч юм уу. Тийм байдаг. Хүмүүс харин нөгөө сөрөг байдлаас нь маш их хардаг. Их зүүдэлтэй хүмүүс байдаг. Зүүд нь маш их бодит байдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө дэрлэм кичер өнгө янз янзын хүн таарахгүй гэж байдаг. Тэрийгээ сонгож тавих юм бол нөгөө зүүд нь маш тогтвортой болдог. Бодит зөвхөн бодит зүүдийг л зүүдлүүлдэг. Зүүдний манаач гэсэн үг аа. За тэгээд та бүжгэлдэг байсан гэсэн. Тэгээ хоёлаа энэ гоё гайхамшигтай сонгодог сор урлагийн нэг зураг байна шүү дээ тий. Энийг хэн бэлгэлсэн үү? Та өөрөө хэлсэн юм уу? Та бэлгэлсэн нөгөө тэр үед бүжгэлдэг байх үед миний төрсөдлөг өгсөн билээ. За ингээд энд бас олон өнцөгт олон гэрчээс манай найз шүрээ одоо юм шүрэн цэцэг гэдэг эмэгтэй зурагч манай Монголын бас нэлээд том зурагч. Тэгээд өөрийнхөө хамгийн анхны дипломын ажлаа надад бэлгэлж байсан. За үүдээр биднийг өрөөлөө ормогцол энэ гурван зургийг содон байна. Энэ ямар очтой? Нэг асандаа би хаалт хамгаалтаар зурсан зурагнууд байгаа юм. Одоо дээр нь энэ тэнд байгаа гурвалжин дотор байгаа гэдэг чинь нэг асандаа кельтгийн тэмдэг. Гурвалжин гэдэг чинь гаднаас ирж байгаа бүх одоо үнцгийг муу ямыг хаадаг. Тэгээд дээр нь цаграхтай байгалийн мэдээж мах бод гэдэг гадны одоо сөрөг урсгалыг муу урсгалыг шингээж аваад нэг асандаа одоо байгаль руугаа уусгаж идэг гэсэн. Гурвалжин тэнд бол мэдээж руна тэмдэгтэй байна. Ингээл одоо гаднаас ирж байгаа муу зүйлийг бүгдийг хаах утгаална гэж гурван хаалтын тэмдэгт ийм хамгаалт зарсан. Таны өрөөгөр баг бүрэн аялаа дуусчлаа тий. Тэгэхээр танаас асуумаар санагдсан хүн яг энэ дэлхий дээр яах гэж ирдэг вэ? Миний хувьд гэх юм бол нэг хүн одоо бурхан болоод нэг л удаа дахин иргэн төрнө гэсэн хүн зарим хүмүүс ойлголт юм байдаг. Хүн нэг удаа бурхан болсныхаа дараа 3-4 удаа дахин төрдөг. Мэдээж энэ ертөнцид яах гэж ирсэн одоо нэг хасандаа уртлын төрөлчин юмаа гүйцэд хийж чадаагүй юм уу бүтээж чадаагүй зүйлийг дахин би бүтээлэх гэж өөрөөт нь одоо сонгож энэ ертөнцийн дээр бий болгох юм болоо гэж боддог. Мэдээж тэрний өөрөө ч мэдээж бий болгосон юм чи өөрөө өөрийгөө олохын төлөө хүмүүс тэгэж амьдралынхаа төлөө тэмцдэг гэж боддог. Тэгээд та бүхний одоо тань шиг маш олон одоо тэг хүмүүс тусалдаг ийм хүмүүс байдаг ш. Тэгэхээр энэ нийгмийн одоо яг өнөөдрийн махан биений хүсэл ч юм уу те материалын байдлаас та нарын энэ бодож сэтгэж байгаа харж байгаа зүйл хит төрүүлж авдгийг бид мэддэг те. Тэгэхээр яг энэ нийгэмд өнөөдөр та ингээд бидний донд ч юм ингээд амьдрахад ер нь яг ямар бэрхшээл байдаг вэ? Магадгүй юу нь бас их илүү азтай амир санагддаг вэ? Юу хэмдэ бэрхшээлтэй байдаг зүйл гэвэл байгаа хүн одоо яг энэ үйлийг хийгээд маш олон жил явж байгаа ч гэсэн ингээд одоо дараалан одоо хүн даацтай тий хүний аим хаах үйл хийдэг ч юм уу хүүхдээ одоо аим авардаг ч юм уу яг ингээд тулгамдаа чавчлаад ороод ирсэн асуудлууд эргээд нөгөө нөлөөлөхдөө
нэг 3-аас 5 хоног ч юм уу би хямардаг ч юм уу ингэж айгу тэрэнд амар хэцүү байдаг. Бус талаараа азтай байгаа зүйл нь гэвэл маш олон хүнд хайрааз жаргал бэлгэлж байгаа, бас амьдралд бэлгэлж байгаа нь надад айгу жаргалтай байдаг. Манай Control TV үзэгчдэд танд ч бас юу гэж хэлмээр байна. Тэгээд бид нарыг аялуулсанд баярлалаа өрөөгөө. За баярлалаа. Хүмүүстэй хандаж хэлэхэд миний маш их сэтгэл зовоодаг юм юу гэхээр би биендээ хүндлэлтэй, би биендээ буулттай, тэгээд нэг ясандаа өвчин зовлонгүй, эрүүл их аз жаргалтай, бүгд илүү бүтээн амьдрасаа л гэж хүсэж байна. Тэгээд магадгүй дараагийн удаад таны өрөөгөөр цочирч магадгүй. Тэгээ оролцсон Роза танд баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. Та нар ч гэсэн ажлын амжилт хүсье.